авилгаас одоо арт түмнээ ардын намаа чөлөөлөе гэдэг бодлогыг сая намын дарга учрал бах хурал танилцуулж байна. Тэгэхээр энэ манай намын маш олон төрийн өндөр албан тушаал хасж байсан хүмүүс авилга албан тушаалын хэрэгт орооцолдож олон хүмүүс ялагдчихад татчихад байгаа шүү дээ. Тэгээ энэ ер нь нэг ийм л зарчим руу одоо орё гэж сая үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга хэвлэлийн хурал дээр бас нэг үг хэлнэ лээ. Ёс зүйн хувьсгал хийх цаг болсон гэж. Тэгээ би энэ гал морин жил бол одоо 90 оны морин жил бол одоо арчсан хувьсгал. Одоо энэ гал морин жил бол ёс зүйн хувьсгал одоо авилгын эсрэг хувьсгал хийх ийм одоо цаг үе гэж би хэлмээргүй байгаа. Одоо ийм шийдэмгий одоо байх одоо бүх нөхцөл байдал дээр одоо Монгол улсын ерөнхийлөгч одоо улсын хурлын гишүүдийн ёс зүйн асуудлыг ярьж байна. Эгүүлэн татах асуудлыг хуулийн төсөл ханаачлж байна. Намын дарга ардын намаа одоо авилгачтай чөлөөлөх тухай улс төрийн бодлогоо залуу дарга маань шийдэмгий байр суурь хатуу байгаа маа гэж бодож байна. Сая цагаан сарын өмнө 50 бэх нутагт сүрэн гэдэг нь албан тушаалын чөлөөлөл. Тэгэхээр ингээд хариуцлага тооцохгүй бас ингээд үгүй энэ чөлөөлж байгаа биш шүү дээ. Энэ ялагдагчаар татагдсан хүмүүс шүү дээ. Одоо ялагдагчаар татагдсан хүмүүстээр тасан сэргийлэх арга хэмжээ гэдэг чинь маш олон янз байгаа. Хилийн ориг тавьж болж байна. Мөнгөн барь цаа тавьж болж байна. Батлан даалт гаргаад одоо байж болж байна. За хамгийн одоо ноцтой цагдаа хорж хэргийг шалгаж болж байна. Тэгээ энийг цагдаа хорж шалгах уу, хилийн хориг тавьж шалгах уу гэдгийг чинь мөрдөх албац шийддэг. Энэ бол зөвхөн шүүгч өөрөө шийддэг. Бид нар тийм хуультай болчиход байгаа шүү дээ. Хамгийн гол нь байр хэрэг тогтсон хүмүүс чинь гин бороогүй болоод ингээд яваад гэдэг шүү. Гүг. Цагдаа хоригдсон этгээдэд тасан сэргийлэх арга хэмжээг нь хилийн хориг тавиад одоо шалгаж яах гэдэг нь гин буруугүй одоо болчлоо гэсэн үг шүү дээ. Яаж шалгах уу гэдгийг мөрдөх алба шүүх өөрөө шийдэд байна. Одоо та сая асуу. Сая асууж явах шүү дээ. Одоо жишээлбэл манай намын ерөнхий нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Мөнхбат одоо Монгол улсад ирсэн байна. Одоо энэ чинь хэдэн жилч одоо ялаад би ямар 2 жил болсон байна. Энэ чинь бол би энийг асуусан. Энэ ямар учиртай одоо нөхцөл байдал байгаад байгаа юм бэ гэж. Тухайн үед бол шүүгчийн захирамж гараад тэгээд энэ чинь тухайн хилээр гарах үед нь бол хилийн хориг мориг бол байгаагүй юм байна. Тэгээд буцаж ирээгүй тэгвэл шүүгчийн захирамж гаргаад одоо мөрдөн шалгах ажиллагаанаас орон зайсан гэсэн үг шүү дээ. Тэгээд шүүгчийн захирамж гараад цагдаа орох ийм захирамж бол гарцсан байсан юм байна. Тэгээд хилийн одоо нөгөө хязгаартай тэгээ өөрөө өвсөлт гаргасан юм байна. Шүүгчд өөрөө өвсөлт гаргаад одоо тэрийг одоо мэдэхгүй байна. Цаг хугацааг нь бол мэдэхгүй байна. Өөрөө өвсөлт гаргаад шүүгчд миний хилийн оргийг одоо хязгаарлалтыг өөрчилж өгөөч. Би одоо эх орондоо имээр байна гэдэг хүсэлт гаргасан юм байна. Тэгээд шүүгч захирамжийн дагуу хилийн оройг нь юу яагаад орж ирээд тэгээ өөрөө орж ирсэн юм биш үү? Тэгээ орж эрэнгүүт эрэхтэй ирснийхэн дараа шүүгч бол хилийн оройг тавьсан юм байна. Одоо мөнхөд шүү асанд бол одоо Монголоос гарах юу ахгүй тэр хэрэгжихгүй болсон гэсэн юм бол байхгүй мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэж байгаа. Одоо хийвэр үргэлжлэнэ гэсэн. Одоо дахиж гарах боломжгүй хилийн оройг тавьчихсан байна шүү. Нүүрсний эргээр дараа энэ зөвхөн эдийн сүрүүлжилж байна. Олдохгүй байна гэж тэгээд баг болдохгүй байсан хүмүүстэй ингээ хүрээд ирэхээр тэгээ өөрөө ирсэнд боллоо шүү дээ. Сайхан бэлэг элүүдэр жидэр шиг одоо бүр ирчихгүй зургтын араас яриад байхгүй. Тэгээ одоо мөрдөн шалгах ажиллагаа. Өнөөдөр тэгээ танай намын баг хуралд оролцох юм байна. Танай намын гишүүн. Багурдлын машинаар сонгогдож магадгүй гэсэн. Тэгээ би тэрийг одоо тэгвэл ямар байв? Би тэрийг мэдэхгүй шүү дээ. Сайхан бэлэг элүүдэр хоёрын тухай та ярьлаа ш. Тэр хоёрыг яагаад одоо барьж ирч чадахгүй байгаа юм бэ? Эрен сурвалжиж байгаа үст.
Тэгээ энэ чинь Америк нэгдсэн улсад байгаа шүү дээ. Америк нэгдсэн улстай манай улс эрх зүйн тусалцааны гэрээгүй. Ер нь манай улс биш. Америк өөрөө бусад улс оронтой одоо эрх зүйн тусалцааны гэрээ байгуулдаггүй нөгөө с ิจ гтэй ялагчдыг хүлээлгэж өгдөггүй ийм улс багхгүй Америк өөрөө. Тийм учраас нөгөө Америк руу ч хүмүүс их одоо яваад байдаг те. Тэгээ зориу тийм улс руу явсан байгаа зү те. Эрх зүйн тусалцааны гэрээтэй улсууд бол яадаг шууд хүлээлгээд өгчдөг те. Барьц цаатуулаад Интерполоор хүлээлгэж өгдөг. Америк өөрөө Интерполын гишүүн биш ус байхгүй. Бид албан бусаар би энийг асуудлыг ер нь өмнө нь ч байхдаа албан бусаар одоо нэг нарийн ширээ нэг дипломат шугамар юм. Асуудлыг ярьж байсан одоо ч ярьдаг.